За яваацхан та бүхэнд өглөө өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдрийн сонгож авсан дуу маань J. Cole-ийн дуусан Middle Child гэдэг дуу байгаа. Яагаад сонгож авсан бэ гэхээр 3-4 хүмүүс бас тэг юу орчуулад яагаад ингэ видео гэчээгээ санал ирүүлсэн байс. Тэгээд тэдний саналын дагуу ингэ оруулж байна. За тэг бүгдөө дуугаа орчуулад видеого эхлэе. You get T-minus. Niggas been counting me out, I'm counting my bullets, I'm loading my clips, I'm writing down names, I'm making a list, I'm checking it twice and I'm getting them hit. The real ones been dying, the fake ones is lit, the game is off balance, I'm back on my shit. The Bentley is dirty, my sneakers is dirty, but that's how I like it, you all on my dick. За тэгээ саяны орж ирсэн болохоор энэ refrain гэдэг дууны туршид нэг 2 удаа давтаа авдаг юм нэг дахилч юм ба. Гэтэ дахилт биш, дахилт нь болохоор өөр бас 2 давтаа авч байгаа. Тэгээд эхний мөрөнтэй энэ гараад одоо намаагтай ингээд энэ юунаас хассан тоглоомоос баг хасаад ингээд тоохгүй байна. Тэгээ niggas been counting me out гэхээр ингээд тоолохгүйгээр ингээд цэцманаас утгатай тэгээ би өөрийнхөө сумаа тоолоо тэг клипс одоо магазин тэг бууны магазин ингэж дүүргээд хүмүүсийн нэрийг бичиж аваа тэг ингээд юугаараа хүмүүсийн нэрийг чагсаалаар ингэж лист болгоод бичиж аваа тэг энийгээ дахиж 2 удаа шалгаад тэнгуүлээ тэдний бүгдээр амгээр нэмээд гэхээр тэдний би бүгдийг одоо буудаж унгаана гэсэн утгатай нэг тийм тэднэр тандаж тэг өөрийнхөө одоо юугаар ингэж үг хэлнэ буудаж унгана гэсэн утгатай тэнгуүтлээ тэг үнэхээр жинхэнэ гарууд нь өвхөд байхгүй болцсон тэг худлаа гарууд нь гарч ирээд тэдний бүгдээр одоо ингэ дийлээ тэг бүгд лит болоод ингэ яваад байна. Fake ones is lit гэхээр тэг real ones been dying гэхээр тэгээд энэ тоглоом бол ямар ч балансгүй болцсон. Тэ би тийм болохоор би одоо буцаад өөрийнхөө rap game-д орж ирээд балансыг тэнцвүүлнэ гэж байгаа юм уу гэж байна. Тэнгүүтлээ миний Bentley бол заван байгаа. Тэ миний sneaker ихэр чинь гутал пүүс гэсэн энэ бас dirty ихэр заван болсон. But that's how I like it гэхдээ энэ бол миний би ийм байхад нь дуртай. You all on my dick гэхээр та нар одоо on my dick гэдэг чинь нэг өсөндөө тэ одоо миний одоо хувийн асуудалд ингэж оролцоод байна. Тэ hop on my dick гэвэл миний одоо энэ бол миний асуудлаа чиний асуудал биш одоо миний асуудлаас холбоо гэсэн тийм одоо тийм жоохон тийм нахаалны утгаар хэлсэн үгийг hop of my dick гэдэг энэ болохоор you all on my dick гэхээр та нар бүгдээрээ тэ миний асуудалд ороод юу гэдэг машина унаад тэ машин жоохон заан пүүзэн заан байхад хүн болгоо ингээд яагаад та муу юу ингээд дараад гэсэн утгатай тийм юу all my dick гэдэг. Энийг дуусч одоо тэгээд энэний дараа болохоор хиний J. Cole өөрийнх нь дуулт ихний бадг нь орж ирнэ. За тэгээд тийш нь орё. I'm all in my bag, as hard as it get. I do not snort powder, I might take a sip. I might hit the blunt, but I'm liable to trip. I ain't popping no pill, but you do as you wish. I roll with some fiends, I love them to death. I got a few mil, but not all of them rich. What good is the bread if my niggas is broke? What good is first class if my niggas can't sit? За тэгээ саний оржсэн болохоор эхний бадгийн байгаа тэгээ талын тал нь орж ирж байгаа шиг байна. За тэгээ эхний мөрөнтэй би өөрийнхөө мөнгийг л бодож байна. Энэ тийм амархан олж авах тийм амархан зүйл биш ээ. Тэ би тэгээд нунтаг зуул хамраараа сурдгоо. Гэтэ би юу тэ одоо ликор одоо юу архитарс юу гэдэг тиймээс жоохон хамаа тэкэсээ гэхэд жоохон амсч болно. Тэгвэл амаа хэдэ блонд гэхээр би өвс татаж тэ өвс нэг ганц хоёр сорхоо. Гэтэ би бүр ингэж манарч тэ trip болж ингэж яах хүртлээ тэгэж тэрэнд нэг дургүй гэсэн утгатай. Тэг би тэ мөн янз бүрийн юм тараа тэ бүтэн амдаах юм жороо хэрэлдэг харин чирлэмээр хөл өөрөө дураараа хэрэглээ. Тэг надад бас зөндөө fins гэдэг чинь болохоор нөгөө ямар нэгэн тонт ялангуяа одоо тэ харт юм янз бүр юу гэдгийг тэрэн тонтцсон тийм нэг юм тонтоод бүр югаач өгөхөс буцахгүй болчих хүмүүсийг fins гэдэг байгаа шүү дээ. Тэг надад одоо тийм одоо энэ утганд болохоор тийм янз бүрийн хэрэгэлдэг юм найз зүүн байгаа. Тэгээд эдэндээ би хүүхдлээ хайртай. Тэг надад бас тэ нэг хэдэн сая доллар байгаа. Гэхдээ маа тэр найзууд эдний финцийг л таашаа. Тэднэр болохоор баян биш байна. Хэрвээ тэ what good is the bread if my niggas is broke. Тэ миний гал амуудаа ядуу багт надад мөнгө аваад ямар хэрэгтэй юм бэ? Одоо энэ bread гэдэг нь болохоор энэ
талах гэсэн утгаар л орог байгаа. Энэ нөгөө мөнгөөрөө bread гэдэг чи одоо юу бас нөгөө хипхоп утганд мөнгө зөнгө шүү дээ. Тэгээд сүүлийн нь болохоор тэ нэгдүгээр зэрэглэлд одоо онгоцоор нисэх нь ямар ашигтай юм бэ? Хэрвээ манай гал хамуу нисч чадахгүй бол тэ одоо нэгдүгээр зэрэглэлээ нисээд яах юм бэ гэсэн утгатай юм дуусчихна. За тэгээд үргэлжлүүлээ дараагийн хэсэг рүү орцгоё. That's my next mission, that's why I can't quit. Just like LeBron, get my niggas more chips. Just put the rollie right back on my wrist. This watch came from Drizzy, he gave me a gift. Back when the rap game was praying like this. They act like two legends cannot coexist. But I never beef with a nigga for nothing. If I smoke a rapper, it's gonna be legit. За тэгээд үргэлжлүүлээ те бадаг нь үргэлжлээд энэ бол миний дараагийн зорилго одоо мишн их хэрэгтэй зорилго одоо төлөвлөгөө юу гэдгийг. Тийм болохоор би энийгээ зогсоож болохгүй. Яг LeBron James шиг те би өөрийнхөө хамуудаа зөндөө олон тийм чип гэдэг нь яг нөгөө казиногийн нөгөө бүрийн чипээр орж болно те мөнгө гэсэн утгатай бас нөгөө LeBron-ы хувьд болохоор нөгөө чип гэдэг чинь LeBron ч одоо ганцаараа багаж чирээд хичнээн файналд авчихсан те ингээд чип гэдэг нь championship гэдэг нь championаас чип болгоод ингээд оролцсон тийм утгатай юм байлаа. Тэгээд би энэ Rolex гэдэг нь болохоор нөгөө Rolex нөгөө үнэтэй цагаа хэлээд байгаа шүү дээ. Би нэг өөрийнхөө буунд буцаагаад зүсэн. Тэгээ энэ цаг болохоор хинээс Drake-с бэлэг гэж те надад ирсэн. Одоо Drizzy гэдэг чинь нөгөө Drake-ийн бас нэг өөр stage name шүү дээ. Тэгээд энэ дараа болохоор та би юу хуучин болохоор те rap can болохоор те ингээд юу сонсогчдын үзэгчд юу гэдгийг J Cole хин нэг DC-гээсэ гэж ингээд залбирч мөрөөдөж те pray хийдэг байсан. Тэгээд бид нар болохоор тийм хоёр юм одоо legends ихэр чинь домогттой хүмүүс одоо ингээд нэг нэгнийхээ хажууд ингэж харилцан зэрэгцэж оршиж болохгүй мэт тэд нэр ингэж хаалтдаг байсан. Гэхдээ би бол тэг гаравта ямар нэгэн байдлаар хипхоп beef одоо DC хийхэд би зүгээр юунд ч хамаагүй те ямар нэгэн мөнгө төрөг юм тийм харж тэгж би хин нэг дисэж байгаагүй хэзээ дисэхгүй тэг хэрвээ би fast smoke rapper гэхэд одоо smoke гэдэг чинь бас нэг утгаараа attack ч юм уу те дис ч юм уу те одоо тийм утгатай шүү дээ. Хэрвээ би ямар нэг rapper дисвэл it's gonna be legit гэхээр энэ үнэхээр гоё те legit гэдэг чинь одоо fire одоо халуухан сайхан тийм найдартай гоё юм болно л гэсэн утгатай юм. За тэгээ үргэлжлүүлээд нөгөө юу н дараагийн мөрлөө н ороо. It won't be for clout, it won't be for fame. It won't be cause my shit ain't selling the same. It won't be to sell you my latest little sneakers. It won't be cause some niggas slid in my lane. Everything grows, it's destined to change. I love you little niggas, I'm glad that you came. I hope that you scrape every dollar you gain. I hope you know money won't erase the pain. За тэгээ үргэлжлээд бадаг нь үргэлжилж чинь тэгээд эхний бүрэнтэй нөгөөдөх чинь тэгсэн шүү дээ. Хэрвээ би ямар нэг rapper дисэвэл энэ л гоё дис болно гэсэн утгатай лайнаар дуусан. Тэгээд үргэлжлээд it won't be for cloud, it won't be for fame гэхээр cloud гэдэг чинь болохоор юу юм бэ л одоо хүмүүсийн анхаарал тавтай тэр хэн нэгэнтэй холбоотой байж тэдний бас хажууд нь одоо юу гэх тэр олноос ирж байгаа анхаарлыг бас цог хуваалцж ингэж байх гэсэн утгатай тийм attention seeker гэх юм хөлтөө тийм болохоор би болохоор бусдын анхааралд орохгүй оюу татах гэж ингэж хин нэг дисэхгүй бас өөртөө янз бүрийн тэ fame гэж олох гэж ингэж хүн дийслэхгүй тэ тэгсэн it won't because my shit ain't selling the same гэх одоо миний одоо дуу тэ миний альбом гэдэг хуучнасгаа сайн зарагдахгүй байгаагаас болоод би ингэж ямар нэг рэприйг дисэхгүй тэ бас тэгээд би нэг өөрхөн жижигхэн тэ нэг гутал пүүз одоо юу эднэрийг зарахын тулд ингэж би хүнд дисэж ингэж юу яахгүй ёо рэпрүүд дисэхгүй гэдэг нь яг цаагаараа тэр хиний Kanye West-ийг хилээд ээж магадгүй юм шиг байгаа. Kanye West янз бүрийн гутал пүүз хийгээд нэг царай муу тачаажин гутлуудаар $2000 зарж мараад. Тийм тэр тренд болон гуталтай хэн болгооч гүйж очиж байгаа л утгагүй юу тийм юмыг бас оруулж магадгүй. Тэнгүүтлээ үргэлжлээ те юм болгоо өөрчлөгдөө юм болгоо өсөж дэвштэйгээ те одоо цаанаасаа бас юм болгож өөрчлөгдөх гэж ингэж байдаг юм аа. Тэгээ би жижиг рэпрүүдтэй те дөнгөж гарч ирж байгаа рэпрүүдтэй би дуртай та бүгднийг тэ өдөө зэрэг нэг яваа хүрээд ирсэнд би баяртай наа. Тэгээ та бүхэн одоо өөрийнхөө тэр ингэж хөс туслаа юу одоо юу гэдгийг хөсөө туслуулж ингэж олсон
тэг бүх мөнгөө ингэж scrape-ийг одоо юу гэдэг бүгдийг ингээд тулт ингэж бүгдгээс нь ашигаа орж ингэж ашиг олоосоо гэж та бүхэнтэй би та бүхэнд хүсэж байна те. Гэхдээ бас те та нарыг би мөнгө одоо хүний өвчин зовлон хагацл харуулслыг арилгадаггүй гэдгийг бас та нарт мэдээсэй гэж та нарыг мэддэг байх гэж би хүсэж байна тий. I hope you know гэхээр чинь та нарыг мөнгө бол бүх юмны шийдэл биш ээ гэдгийг мэддэг байгаасаа мэдж байгаа байх гэж яаж байна итгэж байна л гэдэг чинь. За тэгээ үргэлжлүүлээ дараагийн юм орё. To the OGs, I'm thanking you now. Was watching you when you was paving the ground. I copied your cadence, I mirrored your style. I studied the greats, I'm the greatest right now. Fuck if you feel me, you ain't got a choice. I ain't do no promo, still made all that noise. The shit gon' be different, I set my intentions. I promise to slap all that hate out your voice. За тэгээд үргэлжлээд эхний батхан сүүлийн 8 мөрөнд явж байна. Тэгээд эхний мөрөнтэй OG-нүүдээ баярлж байна та бүхэндээ те. Одоо анхны хипхоп рэпрүүд те бүр үеийн өнгөрцөн гэх юм уу хөгшин рэпрүүд хэлээд байгаа те. Та нартай баярлж байна. Та бүдэгтэй дөнгөж ингэж эхлүүлээд одоо энэ хундаам суурын судгаад ингээд те when you was paving the ground гэж одоо юм нэг тэгшлээд ямар нэг юмор бүрэх одоо тийм гэсэн утгатай ground гэдэг чинь газрыг те ингэж бүрэх тийм одоо тийм хипхоп гэсэн геймийн тийм хондаамын цутгаад ингээ бүх юм бэлдээд өгсөн та баярлалаа гэсэн утгатай те. Тэнгүүлээ би та нарын хөөх хэмнэлийг дөөрөөж те та нарын стилийг бас ингэж хөөх хэмнэл болон стилийг дөөрөөсаа copy your cadence I mirrored your style гэдэг тийм. Тэгээд би болохоор тэг хамгийн шилдэгүүдийг ингээд судалж тэднээс суралцсан. Одоо тийм болохоор би хамгийн шилдэг нэ тэ. Тэ намайг ойлгож байгаа бол юу fuck if you feel me you ain't got a choice. Now I ain't do no more do no promo still made all that noise гэхээр яг хөө та нарт бол тэ миний юу хийж байгааг хизээ хүртнэ гэхэд ямар нэгэн тийм сонголт байхгүй одоо тэгээ янз бүр тий би өөрийнхөө альбом одоо сингл релизийг тий ямар нэгэн промо хийдгүү гэхдээ гэсэн хэдий ч миний одоо ингээд цацны одоо дууга альбомоо ингээд релиз хийгээд цацны дараа тий ингээд still made all that noise гэхээр тий ингээд олон түмэнд хүрээд ингээд явдгаа гэсэн утгатай тийм хоёр лайн чинь тэнгүүтлээ үргэлжлүүлээд энэ жил бол одоо их өөр жил байх болно. Би өөрийнхөө бүх интеншн одоо хүсэл зорилго одоо ингээд хийх гээд байгаа юм аа бүгдийн сет болгоцсон одоо бэлтцэн тэ тэнгүүтлээ би та нарт амлаа одоо таны одоо тэ хүмүүсийн хоолойноос одоо хүмүүсийн хэлж байгаа тэр хейт үзий алдыг би амнаас нь унтлан алгадана гэсэн утгатай одоо тийм утгатай тэ одоо юу гэх юм гойлаг бүтээл хийнэ уран бүтээл хийнэ л гэдэг шиг шүү. За тэгээ энэний дараа нь дахилт тэр refrain гэдэг эхэлж байгаа юмсан ороо тэгээ дахилт яваа тэгээ ахаа баатыг дуу дуусч байгаа. Одоо тэгээ бүгдээрээ юу гоорё дахилтыг сонсё. I just poured something in my cup. I've been wanting something I can feel. Promise I am never letting up. Money in your palm will make you real. Put it on their neck, I got them stuck. I'ma give them something they can feel. If it ain't about the swat, don't give a fuck. Pistol in your hand on. За саяных нь явсан дахилт нэ техний мөрөнтэй би аяганда ямар нэгэн шингэн зүйлийг ингээ pour хийгээд хийчлээ. Тэгээд би өөрийнхөө мэдрэж болох ямар нэгэн зүйлийг айгүй удаан гэж хүсэн үлээсэн. Тэгээд би та бүхнийг одоо тэ ингэж ямар нэгэн байдлаар ингэж өөрийнхөө юу гэдгийг хийсэн бүтээлээр ингэж тэ санаач хүрхгүй тэгэж сэтгэл санаа гарч унгаахгүй гэдгээ амлая тэ. Тэгээд чиний алганд одоо чиний гаранд чинь байгаа мөнгө чамайг жинхэнэ real одоо тэ жинхэнэ болохгүй. Тэгээд үргэлжлээд миний би одоо тэднийг тэ ингээд хүзүүндээ хөлөөр гიშгээд ингээд тэднийг стак хийгээд ингээд дарцсан байна тэ. Тэгээд тэд нар одоо миний одоо ингээд одоо юунд орсон байна. Тийвх миний атхан гэх юм уу та орсон байна. Би тэдний юу болох мэдэрч болох тэр зүйлийг би өгнө тэ. Тэнгүүтлээ хэрвээ энэ одоо хамуудын тухай одоо squad одоо фракцийн одоо манай хамууд фракцийн тухай биш бол би бол үнэхээр надад бол үнэхээр хамаалгаа don't give a fuck би тэгээ одоо л юу самаагүй. Тэнгүүтлээ миний нөгөө миний их солирж ийн
Тэ чиний гарч байгаа буу тэ чамайг жинхэнэ болохгүй гэсэн юм утгатай тахилт нь яваад дуусч байгаа. За тийм 2 дугаар бодлого нь орцгоё. Dead in the middle of 2 generations. I'm little bro and big bro all at once. Just left the lab with young 21 Savage. I'm about to go on meet Jigga for lunch. Had a long talk with a young nigga Kodak. Reminded me of young niggas from Phil. Straight out the projects, no faking, just honest. I wish that he had more guidance for real. За саний орж ирсэн юу байгаа? 2 дугаар бадгийн эхний хагас нь явж байгаа. Эхний мөр нь болохоор Jekol өөрийгөө нэг өсөн зөөн хуучин хипхоп одоо шинэ үеийн хипхоп яг голд нэг гацчаад байгаа гэсэн утгатай өөрийгөө тэгж хэлж чинь. Тэгээд 2 дугаар мөр нь болохоор тэ би одоо нэг бол ах нэг бол жижигхэн дүү гэж аль нь ингээд зэрэг оршин тогтсон ийм юм одоо өөрийгөө тийм болчиход байна гэсэн утгатай. Тэнгүүтлээ би 21 түүний Savage-тэй тэ студиуд ингээд дуу хийж байгаа одоо лабтай ингэ сугалж байгаа гарч ирлээ. Одоо би явж Jigga гэдэг чинь нөгөө хин штэ. Jay-Z штэ тэ тэнгүүтлээ явж хинтээ очиж хоол иднэ. Өдрийн хоол иднэ. Тэгээд тэрний дараагийн мөрөнд болохоор Kodak Black-тай би ингээд тэг нэг өдөр уулзаж удаан ярилцсан. Тэгээд тэрний дараа энэ Kodak Black болохоор энэ Jekol өөрийнх нь hometown энэ Fayetteville, North Carolina-гийн тэндээс гарч ирж байгаа тийм залуу гаруудтай айгу тэднийг одоо ингээд санагдуулсан гэсэн өөрийнх нь тийм тэр хүүдийнхэн тэр жоох хүмүүсийг одоо дөнгөж гарч иж байгаа хүмүүсийг санагдуулсан. Тэнгүүтлээ Straight Outta the Project гэхээр одоо тэр хүүд гэрод одоо яг тэнд байж байгаа тэндээс гарч ирсэн. No faking, just honest гэхээр ямар нэгэн худлааж үзүүлсэн юм байхгүй зүгээр байгаараа тий. Just honest гэхээр ч одоо байгаараа үнэн гэсэн утгатай. Тэнгүүтлээ I wish that he had more guidance for you гэхээр яг нөгөө Kodak Black янз бүрийн асуудал үүсгэлтэй шороо оронд ороод ингээд яваад тэрнээс өмнөтэй одоо ямар нэгэнтэй том ахын юм ирээд зөвлөө заагаад ингээд ингүүлтгэдэж шүү тэгдүүлтгэдэж шүү ингээд явсан бол хэрвээ тэ Kodak Black team guidance байсан бол одоо тэ ингээд алдаа оноогүй ингээд өвдөх явж байгаа гэсэн нэг тийм санаа зовж тэ одоо юу гэсэн тийм утгатай ингээд юм дуусч байна. Тэгээд үргэлжлүүдэд үлдсэн хагас руу орё. Too many niggas in cycle of jail, spending their birthdays inside of a cell. We coming from a long bloodline of trauma. We raised by our mamas, Lord, we gotta heal. We hurting our sisters, the babies as well. We killing our brothers, they poison the well. Distorted self-image, we settle to fail. I'ma make sure that the real gon' prevail, nigga. I just poured something in my cup. За тэг сайн орж ирсэн 2 дугаар бадгийн сүүлийн 8 мөр явж байгаа. Тэг эхний мөр нь зөндөө неганууд ингээд шоронгийн энэ эргэлтэнд тэ одоо cycled ингээд тогтсон эргэлтэнд ингээд орсон байна. Тэгээд тэд нэр өөрсдийнхөө төрсөн өдрийг шоронгийн тасаг одоо тэ сэл дотор шорон дотор ингээд өнгөрөөж байна. Тэгээд бид нар ч юм болохоор ингээд ийм зөндөө ийм олон тийм удаан жилийн түүхтэй ийм травматай ийм юунаас ирсэн одоо тийм амьдралын лайфстайлаас ирсэн. Тэгээ бид нэр болохоор бүгд ихэнхэнтэй одоо дандаа аавгүй өссөн. Тэгээд ээж нь дандаа тэднийг одоо хөсгөж хүн болгосон. Тэгээд тэнгуүтлээ Lord we gotta heal гэхээр одоо бид нэр өөрсдөө эмчилж бид нэр ингээ идэрх хэвээр. Тэнгуүтлээ бид нараас өөрсдийнхөө we heard our sisters and the babies as well гэхээр одоо нэгсэн доо харуулчаа. Тэгээ хүүхдээ олонгуутлаа хүүхдийн ээжтэйгээ хаяа авчихдээ шүү дээ. Ихэнх нь одоо ихэнх жигтэй тийм тохиолдол зөндөө өгдөө шүү дээ. Бас тийм тэгээд ээж хүүхдээ чохрогоод ээжийн чохрогоод гэсэн утгатай. Тэмээн нь болохоор өөрөө аавгүй л өссөн юм байлээ. Jekol ээжтэйгээ тэгэл өсөж байгаа учраас янз янз юм үзэж хараа тийм айгүй тийм тааламжгүй муухай экспириенсийг ч одоо травма гэдэг одоо юу нэ хүүхэд одоо өөрийнх нь төрсөн хүүхэд нь өгчих ч юм уу тэгвэл одоо тэр чинь амар юм муухай экспириенс одоо тийм бүр юм байж одоо юу төвчхүүч гэх юм тийм үг одоо травма гэж хэлээ. Тэгээд болохоор нөхөр ганц биеэжүүд хүүхд төсөх хамархан биш ээ тэгээд бас хажуугаар нь янз бүрийн сүрэг үүд тэдний ингээд ирээдүйд амьдралд нөлөөлдөг гэсэн утгатай мессеж өгөх шиг байгаа тэнгүүтлээ we kill our brothers they poison the world гэдэг бас нэг гарууд чи бие бинээрээ алаал одоо юунаас бол нэг дээрэндэж ална нэг нэгнтэйгээ сөргөөцөлдөж beef болж ална одоо төсөжийн байдлаар тэгээд poison the world гэхээр одоо цагаан хүмүүс хилээд байгаа ч юм уу хэнийг цагдаа нарыг хилээж байгаа юм уу одоо whale гэдэг чинь худаг гэсэн утгаараа сурж болно шүү дээ. Тэнгүүд бидний усуудын худгийг ингээд бохирдуулсан тийм болохоор бид нар бие биенийг алаад ингээд
хүүхдүүдэд хайж байгаа, ээжийг хайж аваад маяг гэсэн утгатай юм яриад байгаа юм шиг байна. Тэнгүүтлээ сүүлийн хоёр мөр нь болохоор the self image we set up to fail. I'm gonna make sure that the real going to prevail нэг яг ямар тийм тогтсон тийм тодорхойгүй тийм self image гэхээр одоо өөрийнхөнтэй өнгөт хөрөхтэй we set up to fail гэхээр бид нар бол болохоор ерөөсө цаанаасаа ингэж алдаж те ингэж бүтлгүүт гэж ингэж яасаа одоо програмчлагдсан гэх юм уу юу гэхээр програм цаашаа зүгээр яг цаанаасаа тэгэж ингэж set up хийгдсэн гэдэг байгаа байхгүй. Тэнгүүтлээ I'm gonna make sure the real going to prevail нэг гэхээр одоо тэгээ би одоо жинхэнэ одоо real тэ жинхэнэ одоо real OG тэ бүх юмыг давж дийлнэ prevail гэдэг чинь тийм утгатай шүү дээ. Бүгдийг давж дийлэх одоо илүү хүчрэх гэх юм уу тэ би тэрийг make sure хийнэ би заавал тэ одоо жинхэнэ дийлдэг болгоно гэсэн утгатай. Тийм тэ ингээд ерөөхдөө дуу дуусч байгаа. Энэний дараа дахилт нь яваад тийм дуу ингээд дуусч байгаа. Тэгээд миний видео үзсэн та бүхэнд баярлалаа. Тэгээд таалагдсан бол лайк дараарай, share хийгээрэй, миний channel-ыг subscribe хийгээрэй. Бас тэгээд миний Facebook болон Instagram хуудсуудыг дагаарай. Тэгээд та бүхэнд баярлалаа. Дараагийн видео хүртэл түр баярлалаа.